бол ямар төсөл дутагдлууд илэрж байгаа гэхээр бид нар нийт айлуудаар ялангуяа одоо энэ утаанд хордлоо гэсэн айлуудын гомдлын дагуу энэ дөрвөн байгууллагын одоо албан агчид хамтарч бол газар дээр нь үзлэг шалгалт хийсэн. Гэтэл одоо үйлчлэлийн бэлтгэл ажлыг бол бид нар бол бараг хавраас хол зунжангаа ирэл намаржангаа ярьж байгаа. Гэтэл одоо айл өрхүүдийн хувийн бэлтгэл үйлчлэлийн бэлтгэл үнэхээр хангалтгүй байна. Энд бид та бүхэнд ганц хоёр ингээд 100-ны зураг харуулах гэдэг нь одоо өөрөлдөө сая тэр утаанд өртсөн хордлогод өртсөн айлуудаар бид нар очиж зураглал хийсэн. Мөн манай мэргэжлийн албан газраас бол одоо агаар одоо хэмжигч багажаар бол газар дээр нь бас хэмжилт хийж явсан. Гэтэл одоо манай айлууд одоо үйлчлэлийн бэлтгэлээр ихэр одоо ингээд бүгд ханан бишинтэй айлууд дээр энэ угаарын асуудал нэлээдгүй гарсан. Энэ ханан бишин дээр жишээл би ингээд тулгаад ингээд фишингээ ханан бишинд ингээд тулгаад ингээд төмөр зуух ингээд угсарцсан. Тэгээ ханан бишингээ огт хөөлөөгүй. Тэгээ энэ маань тэгээд төмөр зуухан дээр шүү дээ. Ерөөсөө нөгөө боловсруулсан түлшээ дүүрт хийцсэн. Ямар ч агарын солилцол байхгүй. Нөгөө ямдандаа сурдаг хөхөг гэж байдаг ш тийм ээ. Тэр нөхөнд нь тулгаад хийцсэн. Шаталтгүй ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл ерөөсөө шаталт байхгүй гэдэг чинь угаасаа л цэвэр одоо угаар олчиж байгаа байхгүй. Гэтэл ингээд тагийг аваад үзэхээр нөгөө хохирогчийн гэр бүлийнхэнд манайх очиод үзэхээр битүү ингээд нүүрстэй. Тэр нь ингээд дотор шаталттай. Гөхөөг ингээд дүүргээ айцсан. Гэтэл одоо ийм айл байх нь жишээлбэл сонгоо хайрхан дүүргийн 22 дугаар хотхны 73-26 тоод зарсан сууч гэдэг. Энэ хараа өөрөлдвөл ханан фиш нь бол ингээд бүр онгорхоо байгаа байхгүй. Тэгээ эндийн зүг тоосох тавиад орхицсан. Мэдээж тоосох тавиад орхицсан юм чинь угаарын хий цэвэр гарч ирж байгаа байхгүй. Энэ ханан фиш гэж угаас ингээд битүү шавдж иж тийм ээ яндангаар утагаа гаргах хэрэгтэй шүү дээ. Гэтэл гэр дотроо ханан фиш нь цоорхоо. Тэгээ гэр дотроо нөгөө угаар чинь гарч ирж байгаа учраас энд чинь хүн осолдох асуудал ингээд суур болчихж байгаа байхгүй. Энэ үзгээр хүмүүсийн ахуй наад захын хэрэглээ ийм хариуцлагагүй байгаа байхгүй. Энэ хариуцлагагүй үйлдэлээ төр засгийн үйлдэл юм шиг, энэ хариуцлагагүй үйлдэл айлын албан тушаалтны алдаа юм шиг ярьдаг. Энэ ингээд энэ иргэдийн ахуй хариуцлагын асуудлууд бол байгаамаа. Энэ дэр бол одоо хэн ажиллах хэрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө үйлчлэлийн бэлтгэл ажлтай холбогдуулан тэр хороо хэсгийн дарга нар нь бас ингэж шаардлага тавьж ажиллахгүй болохгүй байгаамаа. Энэ чингэлтэй дүүрэг дээр мөн ингээд ханан бишэндээ тулгацсан. Энэ ингээд ерөөсөө хараа зуухныг нь артланд битүү ингээд цоорцсон. Энд ингээд нүүрсээ төлөөд идэг артлынх нь ингээд төмөр нь бүр цоорцсон. Ийм стандарт одоо хангахгүй төмөр зуухантар өнөдөр галлаа хийж байгаа байхгүй. Энд нүүрсийгээд энэ цоорхоо нөхөрөөр эн чинь яндангийн артал нөхөн цоорхоо байгаа байхгүй. Яндангийн артал. Тэгэхээр энэ яндангаараа утаан гарах хэрэгтэй юм уу? Эсвэл энэ айлын зуух ингээд энэ цоорхоо нөхөр утаан гарч байгаа юм. Одоо өнөөдөр ингээд манай иргэдийн ингээд хэрэглээний хэрэгцээний зуух нь ханан биш нь яг одоо амьдрал дээр яг нэг иймэрхүү байдалтай байгаад идэг. Үүссэн нөхцөл байдлын талаар төр засгийн удирдлагуудыг мөн мэдээлэлээр бол хангаж ажилласан. За энэ мэдээлэлтэй холбогдуулаад Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхий сайд, за нийслэлийн онцгой комиссийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пишин зуухны аюулгүй байдлын талаар айл өрхүүдэд хүртээмжтэй байдлаар урьдчилан сэргийлэх, ухуулах сурталчилгааг өргөн цар хүрээтэй зохион байгуул, сайжруулсан шахмал түлшний дээжийг мөн одоо гадаад оронд болоод явж шинжлүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. За энэний дагуу Солонгос, Хятад улс руу болоод дээжийг болоод хургуулад байна. Сайжруулсан түлшийг хэрэглэхтэй холбоотой бидний нэн тэргүүний одоо авч хэрэгжүүлэх ажил онцгой анхаарч ажиллах бол дүүргийн засаг дарга нар дүүргийн онцгой комисс бий. Дүүрэгтээ өөрсдөө одоо бас иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр биечлэн хяналт тавьж зохион байгуулалтыг хийж ажиллах ёстой. Нэн тэргүүд иргэдийн аюулгүй байдлыг хангах ямар нэгэн одоо байдлаар иргэд эрүүл мэнд амь насаараа энэ түлшний зөв буруу хэрэглээ мэдэхгүйгээс болж эсвэл одоо өөрсдөө шалтгааллах ажлаа асуудлуудаа шийдвэрлээгүй нэг бол одоо бас өөр шалтгаанаас болж энэ амь нас эрсдэхгүй байх тал дээр дүүргийн удирдлагууд нь одоо маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт бас одоо энэ үүсэж байгаа нөхцөл байдал угаартсан, за мөн одоо хордлогын төвд хүргэгдсэн, шинж тэмдэг илэрсэн гэж байгаа нөхцөл байдлууд дээр бодиттой дүгнэлт хийх, мэргэжлийн байгууллагууд оролцож тодорхойлж байгаа энэ дүн шинжилгээнд дээр үндэслэж цаашид урьдчилан сэргийлэх ажлуудыг хороо дүүргийн засаг дарга нар хэсгийн ахлагчид бусад одоо холбогдох албан байгууллагууд анхаарч ажиллах ёстой.
цаашид энэ угаарын хийнд хорцохоос урьдчилан сэргээсэн зөвлөгөөгөө бүх сувгаар хүрэх ажлыг ерөөсөө сулруулж болохгүй. Иргэдийг эрсдэлд оруулахгүй айл өрхийг одоо бас ая тухтай амьдруулах бүх талын арга хэмжээг авах нь та бидний үүрэг хариуцлагын асуудал байж байгаа. Тэгээ энэ дээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллаарай.